болсноос хойш бидэнд одоо ямар сэтгэл төрсөн бэ гэхээр ер нь энэ хатад тэнцэх газрыг кодтой, чойжтой, хаалттай ийм байгууллага болсон байна гэж харж байгаа. За авилга гадны тушаалын үйл ажиллагаа тасан зогсоох, хууль бус үйл ажиллагааны тасан зогсоох энэ чиглэлүүд хатад тэнцэх газар төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж байгаа. Гэвч одоо энийг бас улс төрийн захиалгаар ялангуяа одоо энэ интернет даргын өөр нэг командаар бичлэг байх үедээ гэдэг энэ үгээс бас харагдаж байгаа. Олон нийтийн зөвлөлд өнөөдрийн байдлаар 46 төрлийн гомдол мэдээлэл ирсэн байгаа. За энэ гомдол мэдээлэлээс бид 11-ийн авилгатай тэнцэх газарт хүргүүлсэн. За одоогийн байдлаар 2 гомдолд бол хэрэг бүртгэд үүсчээд байна. За нэг гомдлын хариу дөнгөж сая ирлээ хурд орсон энийг бас манайхан зөвлөсөн тавхан. За 7 гомдолд бол хариу ирлээгүй байна. За манай олон нийтийн зөвлөлд хөвсгөл уус, дахин уул, говьалтай, дорногоо гээд аймагуудаас бас гомдлууд их ирж байгаа. Газар оролтын маргаан, ус төрчин, хамилгоо, за албан тушаалтнууд тэр зэрэг дураараа явуулж байгаа байдлаар бас бид гомдол тактуудыг ирүүлж байгаа. За бидний ирж байгаа гомдол тактуудыг бол нэгтлэн үзэж байгаа. Бас ирсэн болгоныг барьж авах боломжгүй. Энэ гомдол өөрөө бас бодит нийцэж гэнэ үү? Үнэхээр энэ гомдол айлгын асуудал мөн үү гэдэг дээр бид нэгтэлж байгаа. Ингээд нэгтэл бичсний эцгээр бид нар бас олон нийтэд нэлээд баримттай, нотлохойтой нийтийн иргэшийг зөрчсөн цаана гацаагүй авилгал байх магадлал өндөртэй гэсэн энэ фактуудыг бол таахан гаргаж хэлж байгаа юм. За одоогийн мэдээлэл ирж байгаа энэ ноцтой факт баримтууд дотор төмөр зуртай холбоотой баримт, ноцтой баримтууд нь бол цувралаар ирж эхэлжээ. За эхнээсээ бид ингээд баталгаажж байгаа энэ цацаад өгүүлбэрүүдэд явна гэж ингээд тооцох хэрэгтэй. За Монгол улсад өнөөдөр засгийн газар отроо дараагийн засгийн газар гарч ирж байгаа. Энэ засгийн газар сайдаар орж байгаа улсуудын бас фактууд бас орж ирж байна. Монгол улсад одоо 10-аас дээш хүн үлдэх юм уу да? Ер нь албан тушаалтан бүгд л хулгайн замаар урт гартай байх замаар л Монголын нийгмийн харилцаас асуудаг болсон юм гэмээр асуудал байна. Жишээлбэл цэцэрлэгийн хэрэгжигчнэрийн асуудал их олноор орж ирж байна. Бид нар энэ дотроос өнөөдөр 2 цэцэрлэгийг таавхан танилцуулах гэж бэлдсэн байгаа. За мөн авилгын асуудлыг энд илчилж байгаа. Энэ авилгагүй Монгол улсын нийгмийг авилгагүй болгоё гэж энэ фактыг гаргаж тавьж байгаа. Энэ улсуудын эрх хэрэгжүүлэлтэнд халдах, нэр төлөвт нь халдах, ажлын байрнаас нь хөөх, цалин үнсээр нь хохирох энэ үзэгдэл бас эхнээсээ гарч байна. Тэгэхээр Монгол улсын хууль хяналтын байгууллага гэмт хэрэг хийж байгаа улсуудад хатуу чангаа харуулж энэ гэмт хэрэг хийсэн улсуудыг илчилсэн улсуудыг бас аюулгүй байдлыг хангах энэ үүргээ хэр зэрэг хэрэгжүүлж байгаа гэдэг дээр бас бид дүгнэлт хийх нь бас нөхцөл байдал үүсгэж байна. За тэгээд миний хувьд одоо та бүхэнд юу танилцуулах гэж байна вэ гэхээр сая шинэ засгийн газарт Бүрлбаатар гэдэг хүн сангийн сайд болсон. Сангийн сайд болсон. Та бүхэнд энэ материал нотцсон байгаа. Ер нь миний харж байгаа нийтийн эрхийг хамгаалах цаа хүн гэдэг бол өөрөө нийтийн эрхийг хохироогүй, нийтийн эрхсэд өрөөсө хохир амсуулаагүй тийм хүн нийтийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Тэр дундаа одоо энэ авилгал газар авч байна. Монгол улсын авилгын асуудал болохоо байлаа. Энэ хууль бус үйлдэлүүд ихсэж гэж байгаа энэ тохиолдолд арилгахын тулд төр одоо хууль бус үйлдэл хийдэггүй хүмүүс гарчдаг гэж харж байгаа юм. Гэтэл одоо энэ сангийн сайд болсон Бүрлбаатар гэдэг хүн Монголд одоо утаагаа идэж хэлж байгаа шүү дээ. Бид нар оройн цагаас бол утаагаа идэж байгаа. Энэ утааны асуудал дээр ямар ч тэжүүгийн олсруулаагүй, зураг төслийн батлаагүй, эрсдлийн тооцоогүй ийм утааны үйлдвэрийн нэрийн дор бидний татвараас ард түмний хөрөнгөөс 14 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байна. Энийг одоо хэн нотолсон гэдэг би энэ үндэсний аудитын газрын дүгнэлтийг би та бүхэнд хэлж шүү. Үндэсний аудитын газар энэ тендер юу болсон юм бэ гэдгийг дүгнэж үзээд энэ бол тээзүүн хийгдээгүй, зураг төсөл нь батлагдаагүй байхад улсын төсвөөс 14 тэрбум төгрөгийг батлаж авсан байна. Эрсдлийн тооцоогүй. Энд 4 үйл ажиллагаа явуулсан гэсэн 4-р үйл ажиллагаа явагдаагүй. За энэ дотор байгаа би та бүхэнд энэ бүр тодруулаад зураг өгсөн байгаа баримтуудыг хавсгагдсан байгаа. Энэ тендер дотроос 3 тэрбум 40 сая төгрөг хувь хүний хадгаламжийн дансан шилжсэн байна. 3 тэрбум 40 сая төгрөг шүү.
Одоо бидэнд ирж байгаа мэдээлэл энэ тендерийг авсан хүн бол Хөрөлбаатар сайдын ахих нь ангийн хүүхд гэсэн ийм мэдээлэл ирж байгаа. Энийг хууль эрхтний байгууллага тогтоох ёстой. Мөрдөж мөслөх ёстой. Тэгээ ийм хулгайч, утгаартай нийтийн эрх ашигыг ноцтой зөрчдөг, өнөөдөр ч утаа нь арилаагүй байгаа ийм хүн сангийн сайд болсон байх шүү. Монголчуудаа эрхэм сэтгүүлчтэй. Тийм учраас энэ хүний өдөр тутмын үйл ажиллагаа хянжаахгүй бол бид нар урд нь бидний эрх ашиг ноцтой зөрчиж байсан ген зэмээ арилгаагүй, буруугаа хүлээгээгүй, түүнийг хуулийн байгууллага тогтоогоогүй хүн Монгол улсын төсөв хөрөнгийн орой дээр гараа суудсан байх шүү. Энийг л одоо гол анхаарах хэрэгтэй. За ингээ бусад фактуудыг манай зөвлөлийн гишүүд та бүхэнд мэдээлээд байна. За та бүхний өдрийн Монгол байлгая. Тэгээд өмнөх бидний хэвлэлийн хурлаараа Төмөр замын Улаанбаатар Төмөр замын нэгтгэлийн дарга жижиг нэмэлттэй холбоотой зам засварын машин хэд өндөрөөр хөлж аваад дундаас нь одоо мөнгө завьсан байж болшгүй гэдэг мэдээлэл тэгээд авилгатай тэмцэх газар шалгаач гэсэн хүсэл явуулсан байгаа. За энэний хариу бол за энэ хэргийг шалгаж байгаа гэж ирсэн. За гэтэл ингээд араасаа одоо түрүү ярьснаар Төмөр замтай холбоотой энэ жижиг нэмэлт гэдэг хүний хууль бус үйлдэлтэй холбоотой олон баримтууд ирээдүйн юм байна. Тэгээ энийг нь та бүхэнд бас танилцуулъя гэж байгаа. Яг энийг ингээд түрүүлээ та бүхэнд танилцуулж байгаа юм гэхээр авилгын эсрэг хуулийн 27 дугаар зүйл олон нийтийн зөвлөлийн эрх үүрэг заасан байгаа. Тэн дээр энэ авилгатай тэмцэх үйл явдал олон нийтийг олборлох ёстой. Түүнийг олон нийттэйгээ хамтарч ажиллах ёстой гэсэн ийм заалт байгаа учраас танилцуулж шүү. За тэгээ энэ юу сонирхолтой байна вэ гэхээр бас л өмнөх одоо худалдаж авсан тэр Оросын зам засварын машиныг өмнө нь хятадын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд 2012 онд хятад улсаас одоо яг тийм зам засварын машиныг хөнгөлөлтөө зээлийн худалдаад авчихсан байсан юм. Өөрөөр хэлбэл энэ зам засварын машин хэрэггүй байхад дараагийн одоо машиныг өндөр үнээр худалдаж авсан байна. За тэгээ худалдаж авахдаа англи бүртгэлтэй Laurways Trade гэдэг компаниас худалдаж авсан гэсэн. Тэгээд тэр гэрээний үнийн дүн бол 50%-ийг шилжүүлсэн одоо банк нь болохоор ELB банк гэж байна. Энэ нь болохоор офшор бүсэд худалдаж банк байна. Энэ банк руу 50%-ийн хурцлаа шилжүүлсэн. За энэ бол одоо өмнөх мэдээлэлтэй холбоотой мэдээлэл. Энэ хэрэг дээр ингээд эрүүг үүсгэж шалгаж байгаа гэдэг мэдээлэл өгсөн. За дараагийнх нь бас нэг гэрээг энэ 17 оны 1 сард байгуулсан бас нэг гэрээ хийсэн ба. Энэ нь болохоор Улаанбаатар Төмөр замын хөдлөх ангид хэрэглэдэг шатар тослох материал худалдаж авсан гэрээ байгаа. За энэ ямар учиртай гэрээ байна вэ гэхээр өмнө нь 1 тонныг 4 сая 600 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан. Одоо Орос улсад үйлдвэрлэсэн тосыг худалдаж авдаг байснаа энэ 17 оны 1 сард болохоор энэ 1 тонн тосыг 10 сая төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл 4 сая 600 мянган төгрөгөөр худалдаж авдаг тосыг 10 сая 325 мянган төгрөгөөр буюу бараг одоо 2 дахин их үнээр худалдаж авах гэрээ байгуулсан. За энэ гэрээгээ байгуулахад бол энэ Улаанбаатар Төмөр замын зам дээр гэрээ байгуулахдаа Төмөр замын 1-р ордор санхүү хариуцсан нэгтлэн гэдэг олон хүний зөвшөөрлөөр бид одоо тэнцэж танилцж гараа үсгэж зурчиж тэр хүмүүсийн хамгийн сүүлд нь одоо Төмөр замын дарга маань гараа үсгэж зурж гэрээ байгуулдаг байтал мань нөхөр доод хүмүүстэй танилцуулгүйгээр шууд одоо өөрөө гэрээ байгуулдаг явсан. За ингэхдээ энэ нэг Монгол даргын нэг хүнгээ гараа үсгэж зурсан байгаа. Тэрэн дээр худалдаа ажиллагааны дарга зорилт тэгээ ийм хүн гараа үсгэж зураад дараад нь жигж нэмээгөө зурсан. Тэр хүн нь болохоор энэ бас ийм нийтийн хөрөнгийг завшсан хэрэгээ 4 жилийн хорих ял гэсэн ийм хүн бас юм байна. Энэ Төмөр замын томилгыг харахаар одоо дандаа одоо хэмт хэрэггүй буюу өмнө нь нийтийн эрх ашиг зөрчиж хулгай хийжсэн хүмүүсээр жигж нэмээд багаар хөдөлсөн биш байна.
Тэгэхээр одоо энэ шалгуур тослог материалыг худалдаж авах асантай холбоотой энэ гэрийг бас ажилтны төвчс газар шалгуулахаар бас үүж байна. Энэ За сайн байна. Энэ олон нийтийн зөвлөлийн дээргэд олон нийтийн зөвлөл дээр юм цэцэрлэгийн эрхлэгч нарын гомдлууд бол үрж ирж байгаа. Энэ сонгой хайхын дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б Ганвыг гэдэг хүн бол тухайн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг боловч маш их хууль бусаар дураараа хариулж хүүхдүүдээс эцэг эхчүүдээс хууль бусаар 14 сая төгрөг цуглуулж авч түүнийг хувьдаа ашигласан байгаа. Мөн Ганвыг ажилчтай болон өөрийнхөө ойр дотны хүмүүсээ улаан өдрөө хамт авч аялуулаад явсан байна. Тухайн үед цэцэрлэг хаагдаад эцэг эхчүүд нь асуусан яагаад хүүхдийн цэцэрлэг хаачихсан ч бодлоо хэлээд манай цэцэрлэг хор цацсан гэж худлааж мөн адил тэгж худлааж ажилчдыг бол улаан өдрөөр давуулж явж явсан байна. Мөн Ганвыг нь бас доор ажиллаж байгаа ажилчдын хууль бус шаардлагатай авч мөн хуулиусан шаардлагатай авсан ажилчдыг бол ажлаас нь халсан тийм тодорхойлолт тулаас ирсэн байгаа. Мөн одоо энэ Баянгол дүүргийн 100 Баян зүрх дүүргийн 129 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Өө Алдармаа. Энэ Өө Алдармаа мөн адил цэцэрлэгийн гадна талбай дотоод нойлог шинжилнэ гэж хэлж 24 сая 500 мянган төгрөг бас хувьдаа авч ашиглаад гадна талбайгаа зохицуулсан байхгүй, хүүхдүүдийн суух төрөг солисон ч байхгүй хувьдаа ашигласан тийм завшин байгаамаа. Мөн адил энэ хүмүүс маань бас ойр дотны ажилчдаа хамаатан саадан бэрийн дүү найз нөхдөдөө тухайн цэцэрлэгээр дүүргэсэн байгаамаа. Тэгээд тэр дунд хууль ёсны шаардлага тавьсан ажилчдыг мөн адил нэг нэгээр ажлаас нь хаалдаг, хуулиар хаалдаг, хуулиар хясан боолдог ажлын хийлэггүй юм ноцтой шүлүүд гарсан байна. Мөн Өө Алдармаа бас цэцэрлэгийн хүүхдийн тоог дураараа нэмж авсан байгаа. Тэр 40 хүүхэд илүү авсан, мөн адил 100 хүүхэд илүү авсан байгаа. Тэгэхээр энэ илүү авсан хүүхдийн талаар бол эцэг эхчүүд болон ажилчтай бол тайлбар өгч чадаагүй өдий үргэлжсэн байгаамаа. Тэгээд энэ хоёр эрхлэгчийн бас нэг нийтлэг хахуулан ч юм уу хууль бус үйлдэл гадна талын шалгалт ирэхээр ерөөсөө шалгалтыг ямар нэгэн байдлаар аргалаа явуулчихдаг. Тэгэхээр энэ хүмүүс маань ямар нэгэн Монгол улс ирээдүйн улс хүүхдүүдийн хоолны мөнгөөс ингэж өмслөж завжиж байгаад бол манай олон нийтийн зөвлөл болон бидний үеийн залуучууд бол яагаад ч хүлэмжшүүлэхгүй гэж хэлмээр байна. За аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч юм төрийн захиргаанд ажиллахгүй гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ л дээ. Тэгээд хоёр аймгаас одоогор манай бичиг ирсэн. Яг 3-4 хүн, нэг аймагт 4 хүн, нэг аймагт 3 хүн. Тэгээд цаашаа утсаар яриад мэдээлэл өгöd байгаа улсууд байна. Бид энэ болгоноо арилгатай тэмцэх газар өгч шалгуулж байгаа. Эхнийх нь шалгалт бол Хөвсгөл аймаг дээр ирсэн байна. Энэ Хөвсгөл аймаг дээр 4 хүн аймгийн хурлын төлөөлөгч гэж төрийн захиргааны байгууллагт хэлтсийн дарга одоо жишээ нь татварын хэлтсийн дарга, улсын бүртгэлийн хэлтсийн дарга, нийгмийн бодлогын хэлтсийн дарга гэх юм. Боловсролын газрын дарга гэх мэт 4 дарга гэж. Говь алтай дээр бас нэг 3 дарга, хөнсөлтөө аж ахуйн газрын дарга, мэргэжлийн хяналтын дарга, хөдөлмөр халамж үйлчлэгийн газрын дарга гэдэг аймгийн хурлын төлөөлөгчдөөс ингэж хийж байгаа гомдлож Хөвсгөлийнх нь бол батлагдсан. Говь алтайгийнх нь бол алхахтай тэмцэх газар бичих нь явуулсан хариу үрийг байна. Энийгээр юу хэлэх гээд байна гэхлээр монголчууд биднээс нөгөө төрөөд эдэлдэг, төрөө хүндэлдэг, хууль дагдаг явдал жоохон холдоод байна уу гэж. Энийг бүгд мэддэг байтал ийм юм газар аваад байна. Дээрээс нь бидэрт маш олон мэдээлэл ирж байгаа нь сумын хуралдаа олон болсон нам, сумынхаа хурлыг хийгээд засаг даргаас сонгочихлоо зэрэг аймгийн дарга нар нь батлахгүй гэдэг бодлого маш их уцаар ирж байна. Бид нар бол ганцхан юм ярьж байгаа. Тэрийг баримттай цаасаар өгөө. Тэгээд холбогдох газарт нь 50 үнээр хууль зөрчсөн байдаг бол дараагийнх нь арга хэмжээ авах хаа. Бид нар бол авдаг газар биш олон нийттэйгээ хамтраад олон нийтийн нүд чихийг төлөвлөлт тусгах газар юм. Дараад нь нийтийн зорчигч тээврийн нийтлэлээр орон нутгийн өмчт үйлдвэрийн газар төрүүлчийн хөвлөлийн хурлаар манайх хэлээд тэгээд арилгатай тэмцэх газартай өгсөн арилгатай тэмцэх газар бол 90 хэсэг шалгаж байгаа.
Энэ дээр нэг ноцтой юм болохоор зэрэг энэ холбогдсон нөхөр төр орон зорчигч тээврийн нэгтгэл орон нутгийн өмчтгүүл дүүрийн газрын захирал нь болохоор зэрэг тэр 1-р Азийн үйлдвэрчний хэвлэлийн нөхцөлийг нэр төр тавцсан гэж цагдаад өгсөн л дөө. Тэгэхээр тэр цагдаагийн ажилтнаа бас баярлалаа гэж хэрэгтэй байх гэж бодож байгаа юм. Цагдаагийн ажилтнаа нь шалгаад энэ баримттай мэдээлэл байна. 300 шалгалтууд нэр төр тавцсан гэж үзэхгүй гэж явуулсан байна. Тэгтэл одоо Төмөрбаатар гэдэг хүн бол одоо юу хийж ийм гэхлээр нөгөө үйлдвэрчний хэвлэлийн байгууллагын ажлын хэлэгдэх нөгөө хүмүүст ажлын байрны дарамт үзүүлээд байдаг. Ерөөсөө албан тушаалтанд дур зургаараа авиралт нь эндээд энэ тухай мэдээлэл бол манай үйлдвэрчний хэвлэлийн тэнд ирсэн байгаа. Тэднээс тодруулж авч болно. Ер нь та бүхэн энэ албан тушаалтны дур зургаараа авиралж байгаа одоо хэрэгс ихтерсэн үйлдэл бүгд нийтээрээ монголчууд тэр чигээрээ хянахгүй бол арай л газар аваад байгаа юм гэдэг байдлаар одоо сэтгэл төрөөд өнөөдрийн байдлаар. За тэгээ бид нар энэ эрдэм асуудлууд жишээлбэл Монгол Улсын өмчүүлэн дээр хууль энэ байгууллагын хүн болгон тэгш ихтэй гэсэн юм заал байгаа учраас энэ Хөрлбаатарын утааны асуудал бид нар авилгын тэмцэх газарт өгсөн байгаа. Энэ хүний сангийн сайд байна уу хэн байхаас үл хамааран энэ Монгол Улсын төсөөс авсан 14 тэрбум төгрөгийн асуудлыг эрүү үүсгэх гэж бид харж байна. Үнэхээр хуулийн дарга судраг байгаа. Ийм учраас бид авилгын тэмцэх газар дээр энэ асуудлыг хянаач гэж бол хэлсэн байгаа. За дараагийн нэг зүйл одоо төмөр зам дээр бас Батэрдэн гэж албан тушаалтан байгаа. Тэр хүн бас тэр ачаал хэврийн албаны дарга байхдаа сая 2016 онд хятадд одоо самрын контрактын хэрэгт орж жил 6 сарын ял авсан гэсэн энэ мэдээлэл бас байгаа. Тэгээд тэр нь одоо сая өршөөлийн хууль бат. Америкт тэр хүний толгой гэлээд өршөөсөн гэсэн ийм мэдээлэл хамтдаа бидэд маш их хэлж байгаа. Тэгэхээр энэ Батэрдэн гэдэг хүн бол одоо төмөр замын гадаад харилцааны албан дарга болсон байна гэсэн. Тэгэхээр энэ хүний асуудыг бид нар бас нэгтгэж шалгана гэж харж байгаа. За цэцэрлэгийн эмнэлэгчнэр одоо бүр хэн дураараа авиралдаг болсон. Хүүхдээ хоолны мөнгнөөс сулгаа хийдэг. Ээж амнараас мөнгө татдаг. Тэр тэгээд одоо худлаа яриад цэцэрлэгийн багш нарыг аваад аял зугаалгаар яваад өгдөг. Одоо сая тэр 107 цэцэрлэгийн эмнэлэгч бол тэр сонгон харин бүргийнхаа 7-8 цэцэрлэгийг авчихсан гэж байгаа юм. Тэгчээд одоо улаан өдөрс явд 8 авчаад бүх цэцэрлэгийн эмнэлэгчнэрийн ширээн дээгүүр 8 хийдэг гэж байна. Тэр 129 цэцэрлэгийн эмнэлэгч бол өөрөө бэлтгэл хийдэггүй. Тэгээ хүүхдүүдийг эзгүй аюулаар багш нарын цусгаад бүтэн цаг бүгдийг эзгүй орхиж тэр бэлтгэлийн юмдаа багш нарыг оруулдаг гэж. Тэгээ орохгүй багшийг дарамтдаг гэж. Хой монголчуудаа цэцэрлэгийн эмнэлэгч нар ямар мөнгө нэгж байгаа хүүхдийн чи ямар юмтай байж чадвар одоо ээж аав нарын цэцэрлэг дээр ханал тавиарэ гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За ингээд сэтгүүлчтэй асуултанд хариулъя. Сайн байна та. Би танд түрүүний юу гомдол санал баримтах байгуулсан Өвөрмөц мод компани салбарын дарга гам бол гэдэг юм байна. Хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний энэ микрофон дээр ирчихсэн. Микрофоноос. Надаас. Надаас. Сууж. Сайн байна. Би Өвөрмөц мод компани салбарын дарга гам бол гэдэг юм. Би энэ хот байгуулалт ерөнхий төлөвлөгөөний газартай холбоотой Монголын шатны байгууллагуудаа дараагаасан боловч манай компаниас огт авч хийхгүй байсан учраас манай захирал одоо өсөлтөн зарлаа хөлөд 14 хүнч. Энэ хэд ерөөсөө төр захиргааны байгууллага юунээс огт энэ талаар хэмжээ авсан. Одоо 320 сая хүн өсөлтөн зарлаад ингэ сууж байна. Тэгээд би энэ ерөнхийлөгөөний газартай холбоотой бас авилгатай тэмцэх газартай холбоотой авилгатай тэмцэх газар 3 удаа хэрэг шалгуулгаар өгсөн боловч бүр энэ нь болохоор баримтаар нотлогдсон. Ингээд мөрлийн хэмжээний ерөнхий боловсролын дүгнэлт гараад энэ ингээд хууль тогтоомжийг зөрчсөн байна. Гэдэг дүгнэлттэй нөхөд хүртэл хэргийг хийшгүй. Дараад нь юунд ерөнхий прокурор гомдол гаргаад ингээд дахиад хэргийг хэрэг бүртгэлийн шатнд явж яваад энэ олон баяр гэдэг байцаагч хэргийг хаах тухай хүсэлт агуулаад тэгээд хаачдаг. Ингээд юус аргаа барсандаа би энэ баяруудыг хадуулж байна. За уучлаарай бид нар таны баримтыг авч бүртгээгүй байгаа учраас аваад бүртгээ танилцаад
нэгчээд тэгээ дараагийн хэмжээ өгөх байна. За тэнд энэ манай Зочид цэврийн нийтийн Төмөрбаатар гэдэг хүн өөрийнхөө хууль бус үйлдэлийг гаргахаар одоо үйл төсний өвлийн хүмүүсийг зодох, зан хийх, нэр төрийн хамт олон дотор санаатаа утаанд оромжлох, ажлын байрнаас нь хөөж гаргах, цалингийн өгөхгүй ба тэр үедээ одоо шатрууд үлгэж ийн эрхчлээнд тэр батгад настай хүн байгаа шүү дээ. За одоо хуулийн буруу үйлдэлийг хийж байгаа хүмүүсэд хууль зөрчигчд ингэ сайн дураараа довтож халддаг. Энэ асуудлыг манай цагдаагийн байгууллага нэн яаралтай зогсоохох гэж найдаж байгаа. Тийм учраас одоо шоврогчийг хамгаалах газрын ажил нэлээд хүчтэй явахгүй бол олон жил Монголын төрийн толгойд байж авилгал авч ард түмнийг хуурч Монгол улсын тусаад ордоныг гамхад хүргэсэн энэ бүлэг төлөвлөгөөтэй тэмцэхэд үүнийг эзэлсэн хүмүүсийн одоо аюулгүй байдлыг хамгаалах ийм одоо кампани ажлыг өгөх болохгүй нэ гэсэн энэ дүгнэлтийг бид нар гаргаж байгаа. Одоо социализмын соёлын довтлогоо гэдэг зүйл болдог байлаа л да. Айл болгоо энэ нүүр гарын ачууртай болгох, угаалгавтай болгох, хөнжил төсвийн даавуутай болгох гэдэг одоо энэ залуучууд та нар бол ойлгох байгаа л да. Айл хөнжлийн даавуутай байх ямар хамаатай гэж бодож байгаа.